Тэгэхээр бид нар энэ цагаан сарыг үнэхээр гоё ингээд тэмдэглэх хэрэгтэй. Тэгээ би сүүлийн үед ингээ гоё тэмдэглэхийг хүсэж байгаа. Тэгээд сая Солонгост очиод Монголд амьдарч байгаадаа их талархлаа. Тэгээд бид нар ингээд Монголд амьдарч байгаадаа жоохон тийм таагүй сэтгэл дундуур байдаг шүү дээ, тий. Бид нар ингээд гадагшаа явчмаар санагдаад байдаг, тий. Гадагшаа гарч амьдруул их гоё санагдаад байгаа. Ялангуяа залуучууд ер нь энэ Монголоо орхиод гадагшаа явъя гэж хүсэж байгаа. Яагаад гэсэн чинь манай хүүхэд өвдсөн. Тэгээд хүүхэд өвдөд бид эмнэлэг дээр очсон. Тэгээд эмнэлэг дээр очсон чинь ингээд нэг шинжилгээ өгөхөд ямар амар их мөнгө өгд юм бэ те. Тэгээд ингээд бид нар ер нь бол ингээд одоо Монголд бол бид нар чинь одоо хүлээ авах дээр явж чоод эмчээ загнадаг үстэй те. Хурдан үзсгээл те. Энэ дэлхий дээр бид нар Есүс Христэд итгэнэ гэдэг бол бид нар энэ шашинлаг зүйл өрдөөсөө биш юм. Энэ бол амьд итгэл. Энэ дэлхий дээр гим нүглийг шийдвэрлсэн шашин гэж байхгүй. Гим нүглийг бүрэн уучсан одоо бурханы одоо шашин гэж байхгүй. Буддаа гэж байхгүй. Тийм ээ, бөө мөргөл гэж байхгүй. Энэ бүгд гим нүглийг хинэн шийдэж чадаагүй. Харин бидний итгэдэг Есүс Христ хүн төрлөختний бүх гим нүглийг шийдэж чадсан юм. Тэр хүн төрлөختний бүх гим нүглийг өөр дөрөө үрээд тэр бидний гмийн өмнөөс үхээд тэр дахин амилсан. Үхлийг ялсан цорын ганц бурхан бол Есүс Христ. Энэ дэлхий дээр үхлийг ялсан бурхан гэж байхгүй. Харин цорын ганц бурхан бол Есүс. Тэгэхээр зүгээр энэ нэг юм бидний энд цуглаж байгаа бүтэн сайнд энд эзэнт хүндэтгэл мөргөл өргөж байгаа энэ зүгээр нэг юм шашинлаг байдал ердөөсөө биш шүү. Энэ бол бидний амьд итгэл юм. Бид нар яагаад өнөөдөр энд цуглаж байгаа юм? Яагаад бид нар өнөөдөр энд цуглаад эзний хамтдаа